Санхүү эдийн засгийн их сургуулийн Ахмад багш, хүндэт профессор, хүндэт профессор гэчлээ уучлаарай. За дахиад баярлалаа. Болно гэж. Энэ хавьда болно. Болно гэж. Сайн байцгаана уу эрхэм хүндэт багш, оюутан, ажилтан, ажлагчдаа. Санхүүгийн багш нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт санхүү эдийн засгийн их сургуулийн Ахмад багш, зөвлөх профессор, гүрийн балж багш маань оролцож байна. За та сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Та нар сайхан зусж байна уу? Бид нар сайхан зусж байна багшаа. За ингээд ажил төрөл тавлаг үсттэй. Ажил төрөл тавлаг аа. За ойрын үед чинь та чи ер нь яг яв хийж байгаа вэ? Хүүхд дараад байна уу? Эсвэл эмээгийн ажил, эсвэл сургуулийн ажил хийж байна уу? Аль алийг хослуулаад явж байна. За мундаг юм аа. Цахим ухаалагч цахим хөтөлбөрийн багш нарын багц материалыг үзэж байгаа. Тэгээ санхүү удирдлагынхаа тэнхимийн багш нарын багц материал хэд хэдэн тэнхимийн багш нарын багц материалыг одоо үзэж байгаа. Тийм ажилтай. Нөгөө нэг ажил нь болохоор эмээгийн ажил хийж байгаа. Би ингэж боддог юм балж агшиг бол би чи одоо 97 онд аян сургуульд орж ирснээс хойш мэдэн штэ. Гэхдээ би яг энэ хүнийг хаанаас гаралтай, хэний өөхтөө, өдөм гарал явагдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ энэ балж гэдэг нэр өөрөө нэг учиртай ах л гэж боддгийг. Энэ балжин голтой холбоотой нэр үү? Миний уршил гарал гэх юм бол Хинтээ аймгийн Дадлсун гэдэг сайхан нутаг байгаа. За тэр нутагт Баян гэдэг сайхан уул байдаг. Тэр уулын хормойд Балж голын хөвөнд би мэндэлсэн билээ. Нөгөө алдартай дуулдаг Балж гол мөн Балжин гол гэдэг. Тэгээд эхээс мэдлэгтээ бид хоёр ихэр төрсөн. Би ч одоо ихрийн өрөөсөн. Тэгээ ихэрт маань Баян уулынхаа нэрийг өгөөд Баян гэж нэрлээд надад болохоор Балж гэж нэрийг одоо өгсөн байгаа. Ийм л одоо холбоотой. Нэг нь уулын нэртэй, нэг нь усны нэртэй. Ийм л болчихлоо. Ихэр хүний хувьд ерөнхийдөө төс дэвтэр байдгүй өөр байдаг болоо ер нь яаж авдаг вэ? Ер нь байна, ижлэгийн бас байна. За таны ихэр чи ямар мэрэгчлэлтэй вэ? Миний ихэр болохоор тоогооч мэрэгчлэлтэй. Худалдаа үйлдвэрийн дээдэг тоогооч мэрэгчлэлээр төгссөн. За одоо бол хуваараа бизнес эрхэлж байгаа. Тухайн цагтаа бол Монгол улсын авраг тоогооч одоо залуу авраг тоогооч гэдэг эрхэм алдрыг хүртчихсэн. Ийм одоо нэлээд дайчин одоо нөхөр байгаа. Намайг бодвол. Би таныг санхүүгийн багш гэдэг талтай түүхэл яг ихэртэй чи холбоод нэг юм асуугаадах. Яг үндэ бол ингээд таныг бидний ингээд нүдэнд буусан дүр төрх бол та их сайхан дуу хоолойтой. Тэгээ их сайхан хөтлөгчийн үүргийг бол манай сургуульд нэлээд гүйцэтгэж байсан. Дээрээс нь танд нэг тийм яруу найргийн тийм мэдрэмж байдаг. Ерөнхийдөө бол тийм хүн штэ. Тэгэхээр энэ мэдрэмж, энэ зүйлүүд эцэг гэхээс ч улбаатай юу? Ихэрт чинь бас байх уу? Байна. За ихрийн өрөөсөнд бол байна. Дээр би автобусанд явж исэн чинь над дээр нэг миний үеийн хүн ирээд асуулаа л та. Хөөе сайн уу гэд. Сайн байна уу гэд би танихгүй байгаа байхгүй юу? Тэгсэн чинь чи нэгийн хүүхд мөн үү гэхээр гайхгүй юу? Аль нэгдүгээр ангийн имийг санаж байгаа байхгүй юу? Тэгснэ чи галзуун уу аль ном аа гэж асуудаг. Тэр хоёул нэг ангид байсан байхгүй юу? Тэгээд номоо гэсэн чи үгүй даруу нь гэж асууж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө ихэр хүүхдүүд чинь нэг нь айгүй тийм хөдөлгөөнтэй тийм байдаг. Арай өөр ахын тесрэгтэй. Тэгээд нөгөөх нь болохоор би их даруухан тийм байсан. Тэгээ нэг удаа манай Батцэг багш штэ. Батцэг багш ирээд намар тэгжнэ хэдэн онд ч үлээдэ. Балж багшаа та 100 ажил хийсэн үү гэхгүй юу? Хийлгүй яах зөндөө өвгнийхээ цайны газар одоо ажил хийсэн гэдгсэн ч үгүй та барилгын материал дээр ажилласан юм бэ. Та ч өстө нэрээ сонио ааш гаргаж исэн шүү гэдгийг харин. Тэгээ миний энэ яруу найрыг эднэр сонирхдаг маань бас аавтай маань холбоотой байж магадгүй. Аав маань монгол хэл уран зохиолын багш хүн байсан. Тэгээд ном их уншдаг, ном их уншуулдаг. Хаан багш байсан багшаа.
дунд сургуулиудад багш байсан. Манай санхүүгийн техникум ч гэсэн багш байсан. Өө багшилдаг байсан уу? Гүр 1966-аас 72 оны хооронд багшилж байсан. Сургуульд маань юу яасан байхгүй юу? 7 дугаар анги төгссөн хүүхдүүд ирдэг. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй монгол хэл уран зохиолын хичээл заадаг ийм хүн байсан. Ингээ 1972 оноос эхлээд нөгөө 10 дугаар анги төгссөн хүүхдүүдийг эсвэлдэг болохоор аав маань бол дунд сургууль руугаа шилжсэн байхгүй юу? Тийм багшилтай. За тийм байна. Тэгээ манай санхүүдээс багшилж байсан байна шүү дээ. Тэгээ та одоо багшилдаг тэр бас сайхан бахархмаар зүйлээ шүү тийм ээ. Бахарх дурсан шүү дээ бас. Манай ангийн туяа цэцэг гээд хүүхэд бид хоёр хамт хичээлдээ явдаг байсан. Тэгээд би нэг мундаг сэтгүүлчийн цүнхийг аваад ирлээ болж. Чи нэг сар өврөөд яваа. Тэгээд 10 дугаар ангиад төгсөө чи ингээд сэтгүүлч болчоод яахт чинь ийм цүнх өврөө явах нь штэ. Эндээ микрофоно хийдэг гэж гээд над би тэгээд тэрийг өврөөд сургуультай явдаг байсан. Нэг сар явсан. Та тэгэхээр хүүхдүүдийн дунд бол бүр ээлт сэтгүүлч болох нь тодоос тод харагддаг л хүүхдээсэн байх шүү дээ. Сони эднэр дээр бол тогтмол миний нийтлэлүүд гардаг байсан. Тийм ээ. Одоо байгаа би хадгалаад явж. Ямар сайхан дурсамжтай юм бэ тийм ээ. Тэгээд яагаад энэ санхүүгийн сургуультай амьдралаа холбоо? За тэгээд дараагаар нь 10 дугаар ангиа төгсөх үед бол Монголын радиогоос надад ийм юу өгсөн байсан. Тэгтэл гинт миний хуваар өөрчлөгдөөд л бас тэр үед бас нэг ийм асуудал байсан юм шиг байгаа. Өөрөө л мэдээг болохоос биш. Бол үнэхээр намайг бол Москвагийн их сургуулиуд явах боллоо гэдээ ойлгочихсон ингээ байжсэн лагер дээр. Тэгээ би хотод ганцаараа хүрээд ирсэн. Тэгэл байжсэн чинь гинт чиний хуваараа өөр хүүхдлөө өгсөн гэдэг ингээд асуудал үүсэл. За. Тэгэл гинт л одоо эдийн засгч болсон. Тэгэл тэр хооронд бол нэг жоохон сэтгэл жоохон сонирн болоод явцсан. Тэгэхдээ аав бол хэлсэн одоо чи эдийн засгч болсон ч гэсэн сэтгүүлч болно гэсэн мөрөөдлөө бас хажуугаар нь биелүүлж болно шүү дээ. Тэгэл одоо ингээд та тэгээ яг өнөөдөр бол энэ мэрэгчлийг эзэмсэндээ за одоо ер нь бол зөвцөн гэж боддгоо буруудч. Зөвцөн гэж боддог. Тэгээ одоо би ангидаа ингээ өөр мэрэгчлээ болно гэд ороод ирсэн. Хүүхдүүдийг хараад яг айгүй юугаар хүлээж авдаг байхгүй юу? Өөртөө адилтгаж хүлээж авдаг байхгүй юу? Анх 1985 онд энэ сургуульд багшаар ирчээ байж хахад манай ангид нэг зураг зурдаг хүү байсан. Сүхбаатар аймгаас ирсэн. Тэгээ тэр бол ерөөсөө ингээ лекцээ бичгтээ ингээ багшийн зургийг зурчаад нэг хошин шогийн юу байдаг штеп. Амнаас нь нэг ингээ зураг гаргаж ирээл тэгээ миний хэлсэн юмнуудыг тэрэн дотроо ингээ тэмдэглэж суудаг. Оо за. Тийм хүүхд байдаг байсан. Ерөөсөө зураач өөр авьяастай тий. Бас тэгээ өөр нэгтлэн болно гэж. Тэгээ тэр хүүхд яасан нэгтлэн болсон уу зураач. Тэгээ сургуулаас хөөгдөх туухтахтаа хүрээд л хоёлаа одоо аюул болоод дуудагтаад л нямсрын багшийн өрөөнд очдог. Тэгээд нөгөөх маань харин сүүлдээ ойлгоод тэгээ одоо том банкны захирал болчиход нутагтаа байж байна. Би одоо мэрэгжил хобби хоёроо бол ялгаагүй анх ойлгоогүй юм байна лээ. Чи тэгээ зураг зурж яах вэ гэсэн надаа хаяа зураг зурах заавч юу гардаггүй шүү дээ багш гэдэг. Одоо 85 оноос манай сургуульд багш болсон байх нь тийм ээ. 85 оноос санхүүгийн техникумын багш болсон байх нь тийм. Ямар хичээл заадаг гэсэн байх шээ? За анх орж ирээд санхүү зээл гэж хичээл заасан. Санхүү зээл. За тэгээд салбарын санхүүгээ хичээл болдог. Тэр үед чи одоо 16 ангитай байсан. Хөдөө аж ахуйн санхүү, сангийн аж ахуйн санхүү, аж үйлдвэрийн санхүү, тээврийн санхүү, нийт ахуй үйлчилгээний санхүү, салбараараа тийм ингээд салбарын санхүүг ордог байсан байхгүй. Тэгэхээр салбарын санхүү орж байгаа учраас салбарынхаа юмнуудыг сайн унших хэрэгтэй болоо явчихдаг. Тэгээд нөгөө нийгмийн шилжилтийн үед ирээд манай сургуульч одоо коллеж болоод ингээд ирсэн тэр 91 онд бол тэгээ яасан байх нь багшаа үргэлжлэл ажилласан байна шүү дээ тийм 1991 оны 2 сарын 15-нд бид нэрээ гинт 315 одоо номын санд шүү дээ одоо оруулаад тий тэгэл өрөөсөө халах тушаал унссан. За эвгүй юм уу тэр нь
Тэгээд сайн ойлгоогүй л дээ. Тэгэл халах тушаал уншичаал тэгэл дараагаар нь маргааш нь илүү хийзэн ч үлээ ойрмохон. Энэ сургууль ингээд зохион байгуулагдаад эдийн засгийн коллеж боллоо гэдэг. Тэгээ багш дахиад 91 он дахиад тушаал нь гараад та багш өөрөөсөө багшлаад тий. Юуны багш болов? Одоо За тэгээд тэр үеэс эхлээд би одоо банк санхүүг л зааж ирсэн тий. Одоо төрийн санхүү, банк санхүүгийн үндэс хичээлээ. Банк санхүүгийн банк санхүүгийн үндэс, төрийн санхүү тэгээд рискийн менежмент ба даатгал гэдэг хичээл. Ийм 3 хичээлийг зааж ирсэн. Нэрэ багшийн сурах хүчиг их алдартай ч тий. Хүн бүхэн л банк санхүүгийн үндэс гэж сурах хүчгийг бүгдээрээ мэддэг тий. Түүнээс гадна өөр их олон сурах хүчигтэй явахшаа та дахиад өөр хит хитэн сурах хүчиг гэдэг. Сурах хүчгүүдээ бол анх банк санхүүгийн үндэс гэдэг сурах хүчиг гарсан түүх их сони юм л та. Яагаад гэвэл эхлээд манай Эрдэнэ цэцэг маань бол банкны нэгтлэн бод бүртгэлгээд ном гаргачихсан. Тэгээ бид нар ч одоо сурах хүчиг бичнэ гэдэг ойлголт бол ер нь бид нар шиг хүмүүс чадахгүй гэдэг тийм юм бодож ирээ даруухан тийм докторат гэж боддог. Тэгсэн чинь Эрдэнэ цэцэг маань ингээд ном гаргаад ирсэн чинь нэрээ ингээд хичээвэл болох юм байна. Тэгээ мөнхөтэйгээ нийлээд тэгээ хоёлаа мөхтлэн багштайгаа нийлж агаад тэгээ банк санхүүгийн үндэсгээ сурах хүчгийг одоо гаргасан баг. За дараа нь мөнхөтэйгээ нийлээд төрийн санхүү гэдэг хичээлийн сурах хүчийг гаргасан. Тэгэхээр багшид энэ олон сурах хүчгийг бичгээд нөгөө төвлөж мэрэгжил дуртай байсан энэ бүх зүйл бас нэмэр ханд болсон биз дээ. Нөлөөлсөн. Уншсан зүйл маань тэгээ би өөрөө яг англи хэл бол та нар шиг биш штэ. Тэгэхдээ би яаж ажилтгүй гэхээр англиас орос руу орчуулсан юмнаас орсоос монгол руу орчуулдаг. Тийм та ч орсэлтэй. Та ч орс сургууль эрхүү явсан гэж нэрээ сонсч ирсэн шүү дээ тийм ээ. Эрхүүд би 5 жил сураад ирсэн. Эрхүүгийн улсын их сургууль руу явсан. Тэгээ тэндээ бэлтгэл 1 жил сураад тэгээд улс ардын аж ахуйн дээд сургууль 4 жил сураад ингээд эрхүүд үндсэндээ бол 5 жил сураад ирсэн. Бид нар чинь нөгөө сангийн яамны нэр дээр сурсан. Тухайн үед манай санхүү эдийн засгийн техникум чинь сангийн яамны харьяа сургууль байсан. Тэгээ сургуулаа төгсөөд энд хуваарлагдаж ирсэн. Балж огшоор хөтлүүлээ сайхан дутаа шүү гээл тийм ээ бид нар чи ер нь тэр талтай их дуртай байдаг. За энэ дуу хоолойгоо ашиглаад манай сургууль дээр таны оролцдог их олон хөтөлбөрүүд байдаг гэсэн шүү дээ. Та чи их олон янз бүрийн нээлтүүд, үйл ажиллагаа, за тэгээ ямар нэгэн баяр дээр ингээд хөтлөгчийн үүргийг хэр гүйцэтгэж явахшаа. За ер нь хөтлөгчийн үүргийг оюутан байхаас эхлээл гүйцэтгэдэг байсан л та. Сургуульд орж ирээд үдшилгээл их хөтлөндөө. Тийм үдшилэг хөтэлдэг байсан. Янз бүрийн арга хэмжээ хөтэлдэг байсан. 1985 онд багш болж орж ирэхэд манад чинь залуу багш нар явуулсан аягүй цөөхөн хамгийн залуу нь би байсан. Тэр үед ч одоо их олон хүн авахгүй штэ жилд. Ганц нэг хүн одоо ингээл авдаг тийм л байсан. Цэцгийн сайхан дэлбэ шиг цэвэрхэн гойлог хүүхнүүд байна. Цэргийн сайхан эрс шиг жавхаа төгс эрчүүд байна. Цэн хүн шиг дуу хангинсан цэнгэлтэй үчийн наргаа байна. Цэнэт суугаад юугаа хийх вэ? Зэрэг босоод бүжиглээд байгаарай. Нийтийн бүжиг. Хөгжмийн уяхан ихшээ дагаад хүл нийт хүнээ ураад дууны сайхан аяыг чагнан бүжээрээ дөөлн үцийн цэнгүүнд баясан бүжээрээ нийтийн бүжиг. Тэгээ ер нь сургуультаа л байсан дээр баг. Сургуультаа л бай гэд бүр цаанаас ингэж байгаа юм чинь. Тэгэл тэрэндээ бол би нэг харамсдаггүй. 85 оноос хойш ингээл манай сургуультай амьдралаа ингээл халбал явлаа. Ер нь угаасаа өөр авьяастай дээрээс нь өөр мэрэгчлээ болох юмсан гэж хүсэж ирсэн юм чинь. Ер нь өөр ажилд орё ч юм уу эсвэл өөр ажлын байрны санал ирж байв танд?
За яг яваад өөр ажилд орчих гэж бол нэг бодогдгүй байсан. Яагаад ч энэ ерөөсөө эндээс л би нэг энэ газар л миний одоо 2 дахь гэр орон юм шиг ингэж л одоо үргэлж санагдаж явдаг байсан. Тэгээ 96 онд Монгол банкнаас их санал ирлээ. За. Тэр 96 онд ч манайх чинь дотор байранд амьдардаг байсан. Тэгээ Монгол банкнаас ямар санал ирсэн гэхлээр Монголд одоо банк ус санхүүгийн байгууллагууд байгуулагдаж эхлэх нэ. Дүрм журмаа боловсруулахаас эхлээд зөндөө ажил байна. Энийг хариуцаад одоо ингээ ажиллаач гэдэг ажлын санал ирсэн. За тэгээ тэр ажлын саналыг 6 сарын ихээр одоо өгсөн байгаа. Тэгээ Монгол банкн дээр нэг 2-3 өдөр очсон юм аа. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ яриа инээ тэрэ бас ганц 2 хоног хойшлуулаад тэгээд Монгол банкных нь надад 2 өрөө байрны түлхүүр харууллаа. Тэр үед чинь доктор байранд нөгөө амьдарч ирсэн. 2 өрөөнд амьдардаг байсан. Тэр үед багш нар нэг нь галтгоо нэг нь унтлагын өрөө гээд тэгээд байрын маа надад харуулсан байхгүй онцлог. Ингээдэмний гүүрийн яг баруун талд эрэл компани барьж исэн байшин байсан байна. Тий. Дундаа галтгоотой 2 тустай ийм юутай өрөөтэй. За энэ байр бол Монгол банкнд одоо орлол өглөө. Ямар сайхан. Тийм тэгэл ороогүй юм да. За санхүүгийн сургуультай холбосон энэ олон жилийн амьдрал, энэ олон жилийн тийм ээ хугацаанд болж агшаа хэмээн дуудулсан энэ олон өдөр хоногуд мөчүүд тийм ээ танд бодвол мэдээж хэрэг маш олон туршлага хуримтлуулсан байлгүй дээ мэдээж хэрэг тийм ээ энэ бол зохиох ёсны зүйл. Энэ дээсээ дүгнээд бусдад оюутнуудад залуу багш нартай ер нь захиад хэлчихмээр зүйл юу байдаг вэ тэнд? Одоо миний хувьд бол нэг юм боддог юмыг ер нь сэтгэлээсээ хийгээрэй л гэж хэлдэг гэж. Өөрөөр хэлбэл энэ ажилдаа сэтгэл зүрхээ зориулж л одоо ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хоёргүй сэтгэлээр ажиллая гэж хэлэх гэдэг. Худал хуурмаг байж болохгүй. Тийм ээ? Хууль бус юм байж болохгүй. Хүнийг одоо хуурсан тийм юм байж болохгүй. Сэтгэлээ өөрч одоо зүйл байх ёстой гэж хэлмээр байна. Тэгээ ер нь энэ хүн зөв буруу юу гэдэг нь ер нь ингээ харагддаг шүү дээ хүмүүс чинь. Тийм шүү бас би ч нэг удаан багшлаагүй ч гэсэндээ за энэ өгчээ үлээ гэж бас бодогдоод идэгэн шүү тийм ээ. Тэгээ багш хүн мэддэг зүйл байдаг байхгүй юу? Тийм байна. Тий. Тэгээ хамгийн гол нь хүүхдүүд маань хамгийн эхлээд мэрэгчлэл их зөв сонгох юм шиг байгаа. Юрийн малчны хотноос ертөнцийн дивжээнд гаргасан ерхэх найхсан талаас 9 гарагт хүргэсэн багшта хүүхчүүгсэн их өргөөний эзэм багшта хүсэл долгилсан ирээдүйн замын ихэн юм. Энэ санхүүгийн багш хэмээх энэ алдар, энэ нэр, энэ хүндэтгэл ер нь танд юу бодогдуулдаг вэ? Би бол санхүүгийн багш дээр бол маш их бахархаж явдаг. Дээр нь би нэ санхүүгийн багш гээд нэг тийм 2 багшийнхаа тухай хэрэглээний стандарт сэтгүүлд бас нийтлэл бичсэн л дээ. Нэг нь Туул багш, нөгөөх нь Бадмаа багшийнхаа тухай. Туул багш, Бадмаа багш хоёр ч одоо тэгээ таны багш шүү. Хамт ажилладаг л багш нар уу? 1978 онд энэ сургуульд анх ингээ орж ирж хахад Туул багш, Бадмаа багш хоёр маань бол цэл залуухан багш нар байсан байхгүй тий. Тэгэд ийм сайхан одоо усуутай адилхан ийм сайхан байх юмсан, ийм болох юмсан гэж дотроо айгу бодож явдаг. Тэг хүндэтгэж явдаг. Ийм хүмүүс байхгүй юу? Туул багшийн тухай бас нэг юм хэлчих болох уу? Болно шүү дээ. 1991-92 онд ч нөгөө картын барааны үегээд байдаг байлаа шүү дээ. Тэгээ хүүхдээ төрүүлчээд ингээ байжсэн чинь Туул багш маань эргэж ирдэг юм байна. Тэгсэн чинь өөрийнхөө нөгөө 250 г ч үлээ 200 г ингээ сахарыг тавган дээр тавьсан манад ороод ирж байгаа байхгүй. За тэр 200 үлээ 250 г илсэн чихэр бол нэг хүний сарын норм байхгүй юу нөгөө. Нөгөө картын бараатай үе байж тээ тийм ээ. Тэгсэн чинь харин нөгөөтгийгөө нөгөө тавган дээр ингээ тавьсан Туул багш ороод. Тэр нь яг надад өөрөө одоо Туул багшийг харахад нэг илсэн чихэр санаанд байна. Тийм ээ. Бадмаа багш хэлжсэн, Туул багш бас хэлжсэн. Хоёулаа бүр одоо бараг 40 жил ажиллаж байгаа хүмүүс илээ шүү дээ, тийм ээ. Үнэхээр гайхалтай 78 оноос хойш гэж ярьжсэн намар байхгүй юу тий. Тийм шүү, яг тэгж ярьжсэн. Багш хин хоёрыг сандгийн нөгөө
Бадмаа багш хоёрыг 313-т бид нар бүгдээрээ ингээд суудсан, бүх оюутнууд суудсан. Тэр үед чинь сурагчид гэж ярьдаг байсан шүү дээ. Бүх сурагчид ороо суудсан. Оюутнууд гэж ярьдаггүй байсан. Тэгээд тэр үеийн сурагчид юу ярьдаг байсан гэхээр манай сургууль дээд сургууль болно, их сургууль болно гэж ярьдаг байсан шүү дээ. Бүр тэр үед амны бэлгээс 40 жилийн өмнө бид нар бол тэгж ярьдаг байсан. Энэ санхүүгийн сургуулиар авгаснараа би өөр бахархаж авдаг. 1966 оноос хойш бол үндсэндээ манай гэр бүлийн сургуультай холбогдсон байгаа. Аав маань дараа нь би өөрөө энэ сургуулийг төгссөн. Санхүүгийн багш гэдэг хүндэтгэл бол үнэхээр том тийм ээ. Том, энэ бол маш их зааж авах хэрэгтэй. Ийм сайхан хүндэтгэл байдаг. Тэгээ би өглөө болгон сургууль руугаа яарч ирдэг. Авраа болохоор гэрлүүгээ яарч явдаг. Эндээ бол маш их баяртай байдаг. За, санхүүгийн багш танд баярлалаа. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж сайхан яриа өгсөнд танд баярлалаа агшаа. За баярлалаа. За баярлалаа. Тий, бачааг шинтхай нэг юм ярьчих гинэ. За, тэгээд баярлж авдаг нэг юм байдаг байхгүй тий. За. Өөрөө бол мэдчихгүй тэр. За. 1995 оны 4 сарын 3-нд лөө 4-нд захирал Бочорол багш маань өрөөндөө дууддаг юм байна. За тэгээд тэр үед чинь одоо өнөө маргаашгүй төрх олчихсан том гэдэгтэй. Тэр үед чи одоо ингээд жирэмсэн болсныгоо айгуу тийм нуудаг тийм үе байсан юм аа хайшин. За тийм яг тэгдэг байсан шүү. Үсэж явдаг тий. Нэг л том тийм юм. Тэгэл нэвсэлцээд л орлоо. Бас тэрэ гиз мэсээ татсан шнэ одоо айтаа болохгүй. Тэгээ орсон чинь Бочоо багш тэгж байна. За одоо ингээд танд нэг юм хэлэх гээд дуудлаа гэд. Тэгээ юу юм бол даа гэдгсэн чинь 3 жил дараалаад явах тийм сургалт байна. За эхний жил болохоор Ташкентд явнаа. 100 явна. Дараа жил Герман явнаа. Хөө ямар сайхан. Тэрний дараа жил Америк явдаг юм сургалтын юу байна. Тэгээ таныг одоо ингээд явуулахар шийдтсэн. Тэглээ. Тэгсэн чинь би өчргөө баярлалаа. Тэгээд дотроо тэгээд за баярлалаа багшаа. Тэгээд танд нэг юм хэлж болох уу гээл тэгж байна. Тэгсэн чинь болно л гэж. Багшаа би 4 сар хийсэн декрет авах гэж. Тэгсэн чинь Бочороо багш юу гээл. Тэгээд нөгөө пичак эднэрээ ингээд лээс чинь юу гинэ гэдэг. Тэгээд яг хөтэ намайг бас тийм сайхан сургалтанд явуулах гад тийм байх. Тэр бол яваагүй ч гэсэн надад айгүй гоё санагд. Том ихтгэл тийм ээ. Тэр яваад ирэхтэй юм сураад ирэх энэ хэрэгтэй юм хийх хүн гэж үнэлж байгаа үнэлэмж байхгүй юу. Тэгээд тэрэнд бол маш их баярлсан. Тийм инээдэмтэй юм байна. Тэр үе хаашин тэгээд нуудаг байсан юм. Тэгээ хаашин бол Бочоогч ингээл өстой 100 хий жирэмсэн боллоо. Хэдэн жилдээс жирэмсэн болохгүй шүү өдр гээл тий. Аюу яг тэгдэг байсан байхгүй юу тий. За энд салгая.